Чулуунаас бүтсэн инжимэнд нартын чулууны хүсэл нь. Тэгээд магадгүй тэр хүслийг чи сонссон байх. Тэр хүслээ чам энэ усан доороо энэ чулуу чамд хэлсэн байх. Тэгээд та хэд тэгж мэдрэг тэрийг ингэж хүлээж аваад гэсэн байх гэдэг. Тэгээд чулуу болгон өөр ингэсэн хүсэлтэй одоо юу гэдэг нь Монгол ухаанд ингэнгүүт бид уулын овоон дээр чулуу өргөдөг шүү дээ. Тэгэхэд чи тэр чулуун дээр эртнээсээ усад өргөдөг гэсэн. Сүү өргөдгөө, будаа өргөдгөө, арх өргөдгөө. Ягаад гэвэл бороо орлоо уулын орой дээр хамгийн баг ус төлдрөөд доошоо урчдаг. Тэнгүү тэр уулын дээр байгаа тэр чулуунууд байнгын ангаж байдаг. Тийм болохоор ус өргөдөг гэдэг нь Монголын эртний ухаан гэдэг юм л. Тэгэхээр чулуу бүхэн өөр гэсэн хүсэлтэй үүдэлтэй тэг бас шивнээтэй тэр шивнийг нь бас би нэг сонссон юм болов уу. Энэ зураг бол яг нүцлэнгийн хамгийн өвдөсөлдөг харгаргийн ч юм уу далдын зүн бэлэглэг зураг. Тэг гүн гэж нэртэй. Англиар болохоор надад void гэж нэр боо. Яг ингэ void vacuum орсон шиг. Чи өөрөө асуулт. Чи өөрөө хариулт. Чимээ сонсвол түнд бүх зүйл бий. За амралтын өдөр юм. За баярлалаа. Тэгэхээр хоёул үзэж байгаа үзэгчтэйгээ нэг төвчрөө танилцаа байна. Аа. Тэгэхээр уран бүтээлч, зураач, зурагч, камера гэж хэмээ. Аа. Би болохоор график дизайнер мэргэжилтэй. Тэгээд одоо Эмбаканд талхацсанаар ажилладаг. График дизайнераар нэг 20-21 жил ажиллаж байгаа юм байна. Тэгээд 2013 оноос эхэлж гэрэл зураг авч эхэлсэн. 2013 онд. Яг би явж эхэлсэн гэдгийг өөрийн гэсэн камертай авах болсон үеийг бүсээ боддог. Ялгаагүй бид нар бүгдээрээ л нэг гэрт байхад нэг юм хальны камер те дижиталын үед бүгдээрээ л байсан гэдэг яг өөрөө зураг аваад би дааж тэрийг нэг өөрийн камераар бүтэн ингээд түндэ зориулаад цаг хугацаа зарцуулна гэдэг утгаараа л 13 оноос авч эхэлсэн. Тэгээд угаасаа тэгэл камер гэдэг чинь өөрөө бас нэг технологийн асуудал болохоо тэгж мэдэхгүй чадахгүй юм зөвл одоо янз маш олон юм байна. Тэгээд яг өөртөө адилхан гэрэл зураг авдаг, сонирхдаг, дуртай яг тусгал гэдэг клубт илсэж ороод тэгээд тусгал клуб. Манай тусгал клуб бол ерөөхдөө Монголын одоо яг клубын хэмжээнд анхдагч гэж яригдсан байлаа. Цаг хугацаагаар 2010 онд үүссэн. Нөгөө нэг асуулт.net, Flickr-ээс ерөөхдөө тэр нэг юу үүссэн. Хэдэн нөхдөө зураг авъя гэдэг нэг зургийн уулзалт хийгээд тэгээд нэг уулзалт болоод бөөндөө нэг гач утраа яваад тэгээд тэнд аялал дээр явсан гад тэгтэл ер нь нэг юм клуб болоод нэг үзэл бодол санаатай нэгнийх зорилготой тэгээд тэрнийхээ дагуу хавталтай явдаг. Одоо тэгэнгүүт тусгал клуб маань 16 жил болцсон байх шиг байна. Тэгээ бодонгууд зураг авч байгаа ч хүн байна. Амьдралын ямар шалтгаанаар ингээд зураг авахгүй юм бэлээ зурган дуртай одоо юм жаахан гэр бүлийн найзууд болсон. Бас тэр дундаасаа ингээд хосууд төрсөн. Тэр 2 хос төрөд 3 хос төрсөн. Тэр дотроосоо ингээд өр хөлтүүд ингээд тусгал гэдэг бол одоо ингээд уламд өргөжэл яваад байгаа л да. Би нэг тийм тодорхойлолт авч ирсэн. Тэр нь болохоор гэрэл зураг үндсэн 3 төрөлд хавагддаг. Нэг нь эдиториал буюу одоо ямар нэгэн одоо зорилготой. Тэгээд тэр нь мөнгө санхүү дотор нь коммершил байж болно. Одоо бас ингээд хэвлэл мэдээлэл одоо сурчлах байна, таниулах байна, дурсгал одоо баримжуулж авах гэдэг төрөл. Тэнгүүтээ эрдэм шинжилгээний судалгааны ажил гэдэг тэр судалгааны одоо балимтлаа авч яана уу, байгуулж яана уу, хүн байна бас судалгааны ажил байгаа. 3 дахь нь болохоор яг арт, урлаг. Тэгээд энэ болгон гурлал мөнгө олох боломжтой. Гурлаа өөр гэсэн зорилготой, өөр чиглэлтэй бүр ингээд макроч яж болно, юу ч болно. Төрлөөс хамаарат маш өндөр зөвхөн байгаль гэхэд байгаль дотор аюул олон төрлийн зурагчд байна тий. Тэнгүүтээ яг одоо этник хүн судлал, соёл судлал одоо аялын гэрэл зурагчд гэж байна. Тэгэл одоо ингээд маш олон төрлийн амьтдынхан байна. Зөвхөн ингээд шавж авдаг макро ч юм уу тий. Ингээд амар тэр болох нь өөр ингэсэн нэг юм зах зээлийн зорилго бас нэг юм эдийн засаг байгуулалт хүн болгон тэрийг авч яана ивентийн гэрэл зурагчд гэдэг шиг тий. Талбайн гэрэл зурдаг шиг тэгэл миний хувьд ялгаагүй л гэрэл зургийг судлаад сонирхоод дурлаад явах үед энэ бүгднгээр нь л авдаг байсан. Тэгэл бас камер чинь бас хөрхөн хямдхан биш ленз гэл юм дараагийн юмуд
Тэгээд авангуучаа тэр чинь тодорхой мөнгөөр авна. Тэр мөнгөийг чинь буцааж гаргахын тулд арилжааны зорилгоор янз янзын ажил хийж явна. Студид зураг авна, ивэнтийн зураг, хормын зураг мөрөг бол энэ байж болох бүх нийлэл энэ авчихсан. Тэгээ яг миний нэг асуулттай холбоотой гэх юм бол миний хувьд болохоор 2018 онд Швейцар руу урлагаар хангах 90 хоногийн хөтөлбөрт хангагдаад хамрагдаад тэгээд тэндээ төслөө хийгээд үслэнгээ гаргаад Монголд ирээд үслэнгээ гаргасан. Тэр дундаас би нэг зүйлийг ойлгосон. За би энэ яаж хийж байгаа л график дизайнераар энэ хоолоо олоод идчихнэ. Гэрэл зургийг би давхар олж авч болно. Гэтэ би гэрэл зураг камертайгаа ингээд уулзж байгаа тэр уулзалтыг нэг бид ариун уулзалт болгоод мөнгө гэж харахгүйгээр энэгээр би мөнгө олно гэхгүй те зүгээр ийм өөрийгөө амьд авах эрэл хайгуулч тийм сэрэл мэдрэмжтэй нэг юм гоё урлаглаг зүйл байгаасаа гэдэг утгаараа ерөнхийдөө би өөрийгөө commercial гэрэл зургаас өөрийгөө нэрээ татсан. Би тийм лагмагтаа биш. Бүр амар мастерууд ингээд байгаа. Тэр мастерууд болохын тулд би доор хойж 5-10 жил дахиад хичээх ч юм уу те суралцах болсон. Гэтэ тэр цаг хугацаа зургийг яг энэ урлаг, уран сайхан гэдэг зүйлдээ үлдээгээд тэгэл явчих та. Би чинь ингээд одоо юу гэдэг ер нь энэ 21 аймагаар тодорхой хэмжээнд ингээд явцсан гэх юм уу. Гэтэ очиж үзээгүй газар асар их тоогоор бол 21 аймгаа явцсан. Тэгээд яг машин дээр ихэвчлэн дандаа машинаар явдаг те фургоноор явдаг, машинаар явдаг. Тэгтээ ингээд одоо тэр нэг зураг болохоор хагийн хар нуурын морин аяллаар авсан зураг. Тэгээд тэр нэг юм морин дээр суугаад явхад хүний хараа ингээд өөрчлөгддөг. Одоо би 78 таван гэхэд нэг юм метр 69 мстер миний нүд байгаа бол мориндоо сууж байгаа ингээд бараг 2 м гараа авчдаг болохоор ингээд ертөнцийг ингээд өөрөөр харах тийм боломжийг өгүүлдэг. Тэгээ би мориороо явж байхдаа би өвсөд хараа явуулсан хгүй. Тэгээд миний адууны тэр гიშгэж байгаа өвс цэцэг одоо юу юм тэр бүхнийг би ингээд давхар ингээд хайрлаад гэх юм уу өрөвдөөд гэх юм уу нэг тийм юм имзэглэл төрөөл ингээл яваад байсан. Тэгэл ертөнцийг ингээл шал өөрөөр хараад. Тэгээ магадгүй яг тэр маань яг миний унсан морихгүй. Тэгээд намайг өдөржингөө нуруунд дээр авч яваад тэрнээсээ бүтсэн хөлсөн өөрөө ингээд ийм урлаг гэх юм уу нэг юм ямар нэгэн санаа ямар нэгэн шийдэл юм гараад ирсэн гэж боддог. Тэгээд бас эргээ бодохоор одоо унсан мориос өрөвдөх шигтэй ясан хэцүү тавилан бэ те. Нэг тэрэлжийн хідэн аялал хийдэг гараад өдөржингөө морь ундаг. Одоо тэр нэг цагаан хэсэг шүү дээ. Тэрнийхээ ингээд олмыг нь биш нэг юуг нь тайлахгүй ингээд өдөржингөө тэнтэй байгаадаа тэр нь ингээд одоо ингээд эмэгтэй хүн чинь левчиг тайлдаг гэдэгтэй адилхан ингээд өдөржин ингээд байгаадаа нөгөөх нь ингээд бүр ингээд өрсөөр хагаад тэр хэсгийг нь л одоо ингээд өгчүүлээд тийм цагаан хонг үүсдэг гэж яг морь мэддэг хүмүүс нь хэлж явах. Тэгээд тэр зургуудыг харчаад уусаал тэрэлж нэг онгилгааны морилохоор их л одоо яг жинхэнэ Монгол одоо малчин айл байл мориндоо ингэж хандахгүй мориндоо их муухай ханддаг хүмүүс байна л гэдэг тийм морь ундаг тийм хүмүүс нэг тэгж хэлж байгаа. За тэгээд альц болсон л доо эзэн тасархаа гоё тийм нэг хэрэм цав. хэрэм цав. Тий. Хэрэм цавд авсан зураг тэгээд энэ аялал ер нь маш гоё аялал одоо үүдээ манай тусгал клуб хотоос өөрсдийнхөө хүмүүсийг аваад говийн нүүдэлчин клубийнхан бас аваад тэгээд хамтдаа ингээд явсан. Тэгээд яг энэ нэг юм онцлог түүх гэх юм бол бидний анхныхаа уулзалтыг дундаа буюу дунд говийн нэг цагаан суваг дээр хийсэн. Тэгэхэд тэнд ингээд шүнжэнгөө бороо харсан. Тэгээд манай говийнхан маань цагаан сургууд энэ бороо ордгоо дээ. Та нар ингээд бороог аваад ирлээ гэдэг амар бэлгшээж ийсэн. Тэгэхэд бид хэрэм цав дээр очиход энэ дэлд ерөөсөө бороо орсон гэж сонсож байгаагүй. Тийм байхад тэр оройжонгоо бороо орсон байхгүй. Тэгээ бид нар ингээд нэг жижигхэн байхад дараа дэлдэ бөөндөө орж суугаад тэгээ амар бэлгшээгээд та нар ер нь нэг юм хувьтай гэх юм уу хувьтай хур борооно гэдэг үг бол үнэхээр энэ шүү. Говь ийм газар ерөөсөө бороо ордгоо газар та нар бороо авчирлаа гэх юм бэлгшээлтэй ийм уулзалт гоё гэж нэг бид нар бас ингээд хөрхөн хөржлөг байхгүй. Ингээд энэ хүчрэлгээс хойш баг 8 жил 10 жил 8 жил болсон. Тэгэхээр цаг хугацаа
ер нь яг яаж хянаж эсвэл хянах руугаар Ааха. дараагийн төсөл рүү шууд болж байна. Эсвэл нэг дор олон төсөл төр болж байна. Тэгээд Өдрийн үзэсгэлэн бэлтгэхийн тулд чамд одоо хэдийн иргэн цаг хугацаа шаардав? яг хөө зөвхөн анхны бодлоос эхэлсэн гэвэл энэ 2016 онд би ерөөхдөө нэг юм те тодорхой хэмжээнд гээд гайгүй гой газруудаар зөндөө яваад бас гой гэж бодсон олон зурагтай болцсон. Тэнгүүтээ бас нэг төрлийн юм эгорлж гэх юм уу юу гэх юм би ер нь болчлоо даа гэл. Одоо ер нь үзлэн гусья. Би энэ цаг нь боллоо. Би соолоо үзлэнгээ гусан ч юм уу гэл. Тэгэл би зургуудаа ингээд өнгөтөр хөвлөд маа найз Эдо байд. Тэгээ Эдо дээр очиод мань ингээд алдсан байгаас та ингээд хөөрөөд байгаа байхгүй. Сэтгэл хөдлөл байгаад байгаа. Үзэсгэлэн амжилттай. Амжилт. Тэр нэг яриамаа гэж нааз. Тэгээд нөгөөдхөө юу гэж байгаа. Тэгсэн чинь Эдо харчаад гой зургууд байна. Тэгээд юу гэж гисэхгүй. Тэгэхээр энэ чи гоё ингээл гоё алилтаа гэсэн чигүй. Надад шууд хэлээгүйсэн биний олсон тэр ихгүй. Гоё зургууд байна. Сайхан зургууд байна. Тустай. Энэ бүхэн маань нийлэхээр яг юу юм бэ? Тамир гэдэг гэрэл зурагчны тэдэн жилийн карьерийн оо коллекшн гэх юм уу, альбом гэх юм уу, тэгвэл нэг нийлсэн үзэл бодол санаа нэг амьсгал байхгүй байна л гэсэн санаа. Тэрнээс яг төрөөд за гой зурагч нь бас байж болох юм. Гэхдээ гой зургийн цаана бас үзэл бодол баримтлал байх ёстой юм байна. Тэрнээс хэтвч юм уу нэг юм агуулга байх ёстой юм гэж тэгэл би нэг тэр агуулга гэдэг юм дотроо ингэж бодож эхлээл за зургууд юм байж болно гэх. Тэгэхэд тухайн үед авсан зургуудаас энэ үзэл нэг л зураг авсан. Яг тухайн үед авсан байсан зургуудаас. Өөр гой зургуудаас ч. Тий. Тэгэхээр би нөгөө тэр гой зургуудыг ерөөхдөө хайсан болж таарж байгаа. Гээсэн тэр гой зургууд байхаар тэр гой мэдрэмжлэл хүн төрнөхөөс миний энэ үзлэнд хэлэх гээд байгаа бодол санаа тэр амьсгал дундахаар зөрчилдөх гээд болонгууд би тэрийг хайсан. Хоёрдугаарт яг тэр ягаад хайсан шалтгаан би тэрийн зургуудыг авахын тулд асар их хөдөлмөр зориулсан, асар их техникэл юмнууд зарцуулсан хэрнээ тэр зургууд маань надад өөрөө ингээд таашаал өгөх болцсон. Гой санагдах болцсон. Миний гой сайхан гэдэг юм хүний харах өнцөг юм чиг баримжаа байсан бол миний юм чиг өөрчлөгдсөн байхгүй. Одоо нүхэнд нэг юу нөслөгддөг лээ. Нэг юу чиглэл юм да. Чиглэл нь өөрчлөгдөв. Тэгээ би өөр зүйл татагддаг, өөр зүйл намайг ажралтай болгодог. Мэдээж ажралтай болгоод тэрнээсээ мэдрэмж аваад дээшээ доошоо орно. Гэтэ тэр надад төрүүлж байгаа тэр мэдрэмжээс л би дуртайгаа болол зураг аваад байгаа болов гэж барддаг байхгүй. Нэг үгээр хэлэх юм бол баг чи энд 10 жил бэлдсэн юм. Тийм байна. Тийм. Тэгээд 10 жил бэлдсэн. Гэтэ 12 жилийн хугацаанд авсан зургуудаа оруулсан. Хамгийн ихнийх нь одоо буюу энэ үзлэнгийн хамгийн ахмад зураг гэвэл 2014 онд авсан зураг. Хамгийн отгох нь гэвэл энэ оны 1 сарын 9-нд авсан зураг. Одоо альбом буюу одоо номд орсон байгаа юм. Тийм номонд аль алинд орсон. Монгол хүмүүсийн онцлог байгаа шүү дээ. Тэгээд байгальтай нэлээд ойрхон байдаг. Ярьдаг. Энэ зүйл төр чи ямар бодолтой вэ? Харин тийм миний хувьд тэгээд нэг юм одоо уншиж судалж байгаа зүйлс гэх юм уу ер нь яраг шүлэг яруу нарих дуртай. Тэгээд ертөнцийн талаар хүмүүс өөрөөсөө хороол өнцгөр бичиж байгаа. Гэтэ нэг цөөхөн хэдэн хүний шүлгүүдээс яг юм юу харагддаг байхгүй юм. Орчлонгийн хамгийн жижигхэн хинч тоодгүй юм айгүй юм сайхан тэнд бүр гоо зөө сайхан бүхэн байна гэж. Тэгээд одоо энэ үзлэнгийн зургууд манд ерөнхийдөө би бол жоохон газардсан зургууд буюу ингээд байгальтайгаа холбогдсон зураг. Одоо энийг навчийг би хараад тэр навчийг энэ навч миний оронд байсан бол би энэ навчийн оронд байсан бол ертөнц ингэж харагдах юм уу те яг навчны хувь тавиланг бодоод дүрсөөлөө те зас орж ийн бороо орж ийн өгдөр шөнө өглөөд одох гарагс те за хонь мал явж ийн дэвнгэж ийн
идэж байна, ууж байна. Тэгээд энэ чинь намар хагдраад хавар нь ургаад гэдэг шиг юм аюу гоё юм тавилан баг. Тэгээд одоо хүнэрхэл гэдэг шиг хүмүүс бие биендээ сайхан ханддаг, муухай ханддаг, тэ бие биенээ гомдоодог ч юм нэг тийм юм хүний сэтгэл тийм одоо сайн муугийн шүүхтөр байхгүй яг ингээд навч хараад байдаг, өвсөөрөл байдаг. Тэр өвсөөрөө байгаа л тэр нэг юм гайхалтай юм ашгүй юм болдоо гэж. Тэгээ би яхаа тухайд нэг жоохон юм имзэглэлсэн нэг мэдрэг байсан үедээ яг тэрийг бодоод тэгээд хүн гэдэг чи ямар муухай юм тийм бэ? Сэргээрээ навчны тавилан гэдэг ямар гайхалтай зүйл вэ гэд яг навчинд одоо өвсөнд тийм атаархаж үзэж ирсэн баг. Тэгээд тэр атаархал маань яг ингээд намайг ингээд яг газардуулж ингээд юмсын эгэлж ирэн юм хүртэл тэр дотор ингээд юм олон мэдрэмж, олон сэтгэлийн өнгө байж болох юм болов уу гэд. Миний анхны үзлэн ерөөхдөө сэдвэн жоохон хүнд сэдв байсан болохоор тэрийг манай тэгээ бидэн дээр тусан сүудэр гээд хүмүүсийн тарьсан буюу бидний тарьсан энэ сүудэр маань байгаль хэлээр тусч байна. Энэ өөрөө хүн төрөлхтний хийж байгаа одоо нэг азааны давхар заарлж байгаа ч юм уу те хэд их одоо үйлдвэржилт одоо янз янзын юм тэр бүхнээс үүсч байгаль их маань юм хүчин юм уу те тэрийг бол өнгөөр илэрхийлэх юм бол хүн өнгөнд их одоо энерги дасдаг өнгөнд ягаан өнгөнд дуртай юм байж цэгэр өнгөнд дуртай байж болно өөр санаа хэлээд байдаг бол тэр үзлэнгийн зургууд маань харцагаан байсан. Тэгээ намайг яг тэр үзлэнгээр хүмүүс ингээд камераа бол харцагаан зураг авдаг гэж төсөөлдөг байсан бол энэ дээр бол би яг харцагаан зураг байгаа. Гэхдээ яг энд юм янз янзын өнгөнүүд байна те төрслүүд байна. Тэгэхээр эргээ бодохоор гэрэл зураг чин гэдэг хүн бол зураг авч байгаа ч гэсэн яг сэтгэл дотор нь юу болж байгаа гэдгийг л яг өөрөөрөө дамжуулж авдаг. Тэр нь сэдвүн байгалж байж болно, хүнч байж болно, үзэг бол алим байсан ч болно. Гэхдээ эдэн зүрэг юмшиг яаж харна гэдэг тэр хүний сэтгэлд байгаа бодол байгаа тий одоо нэг mindfulness гэж байдаг. Бид нэг баталгууд мэдрэмжээ амьддаг, мэдрэмжээ таньдаг, дараа нь бодлоо таньдаг гэдэгтэй адилхан яг гэрэл зураг авч байгаа юм бол миний бодлоор яг тэр сэтгэл дотор болж байгаа зүйлсээ ил гаргадаг. Тэр утгаараа энэ зургууд маань зарим нь их тод өнгөтэй, зарим нь их бүдэг өнгөтэй. Түрүүн би номыг чинь харж агаад тэр зургийг туслаа л да. Тэр чинь гэх юм уу, нэр нь гэх юм уу? Тэнгэрийн ус. Тэнгэрээс ургасан ус. Тэнгэрээс ургасан. Тий. Жохоо тайлбарлаж болох уу? Тэгээ энэ миний бас нэг юм дуртай зургууд энэ нэг яг гэвэл түрүүн би нэг яруу найрагт дуртай гэдэг шиг одоо ингээд үлжид төгс ихчээ тэнгэрт урдаг мод гэдэг яруу найргийн 2 дугаар дэвтэр байдаг байхгүй. Тэрний ингээд бүх шүлгүүд нь надад ингээд аюу маш таалагддаг. Сарыг яаж зөөрлж байна. Одоо тэр нөгөө нэг лагерийн цонхоор хардаг тэр нэг модол аюу гоё. Би тэр модыг очиж харахыг үнэхээр хүсдэг гэдэг шиг ингээд имийг дүрслэхдээ маш гоёор дүрслээд гоё гэдэг нь гэхдээ зөвхөн тий сайхан майхан гэж хэлэхгүй байгаа юм. Гэхдээ тэр нэг хүний сэтгэлийг тэр хүний ингээд ертөнцөөр буугаад өг болж буухтай яг гэрэл зургтай адилхан маш гоё мэдрэмжийг аюу олон хүмүүст өгсөн төрүүлсэн баг. Тэгээд би бол яг тэр нэг юм тэр үзэгчийн энэ бол шүлгүүдэд төөрүүд нь бүгдэнд нь дуртай хардаг. Тэгээд үзэгчийн бас нэг ярилцлаган дээр хэлсэн үг гэдэг байхгүй. Өдөрт нэг шүлэг заавал уншиж бай, амьд гэдгээ мэдэрдэг гэд би тэр үгэнд аягүй дуртай. Тэгээд ингээд шүлэгт бирөө дуртай. Шүлэг гэж чинь ингээд нэг амьсгаагаар уншаад дуусчдаг юм биш. Нэг нэгээр нь хардаг, эргэж хардаг. Үе мөчөө сан авьяага дурсгаараа ч юм уу нэг аавын шүлэг уншдаг ч юм уу те. Намрын санахаар намрыг ингээд нэг юм хүүхний амьдралд тулсан болон тэр дурсамжуудтай холбоотой үед болохоор ингээд аль болох юм шүлэг уншиж нэг юм нөгөө газардалтай энэ хийх дуртай. Тэгэхээр одоо ингээд амьдралын нийгмийн те ажил амьдрал гэл зөндөө олон юмнууд хүн ингээд дэш даашаа болно. Гэхдээ тэр дунд нэг юм амьд гэдгээ мэдрүүлдэг зүйлийн нэг нь бол ялцгүй шүлэг яруу найраг байдаг. Тэгээд тэнгэрээс мод ургадаг тэр мод нь дэлхий рүү юм уу хаашаа юм гэдэг нь тэр нэг санааг дүрслээд хэлсэн гэж амар фикшнл юм байгаа. Миний эндсэн одоо ингээд яг тэрнээс санаа авсан. Тэнгэрээс өвс урглаа гэдэг санаа. Усны тусгал дээр тэнгэр тий үйлний ингээд дүрс ингээд тусцсан. тэгснэ ингээд ус тий тэнгүүт одоо нөгөө ингээд эн чинь ингээд харах юм бол зүгээр юм ширдэг ногоон ширдэгний зураг авч байгаад харсан чинь урд чинь ингээд бороо орцсон тэр ингээд тогтоол болцсон. Тэгээд юм маш санамсаргүй юм ингээд бас юм ингэж бүтээж болт юм байна ч юм уу тий. Одоо нөгөө буддад дээр ярьдаг нөгөө нэг модон ухаа цэцэгч өөрөө шавар шалбаагийн дундаас үүсдэг тэр юм тийм муу муухай юмнаас дундаас тэр хамгийн гой гайхалтай зүйл төрнө гэдэг чинь өөрөө ингээд тэрийг хэн нэгэн
одоо нэг юм уран бүтээл ч юм уу ямар нэг юм анзаарсан л байгаа байхгүй. Тэгээд ийм гоё юм байна да гэл. Одоо жишээлбэл би тэр нөгөө нэг гол зураг нэг морины хөстэй зураг гэхэд тэгээ. Тэрэн дээр ингээд надад төрсэн мэдрэмж нь болохоор хүн ингээд агууд гэрэл тусгаад тэгээ хадны сүг зураг ингээд харж байгаа юм шиг мэдэрч төрдөх надад төрсэн мэдрэмж. Гэтэ тэрийг хад чулуу гэж харсан бас 1-2 хүн байсан. Ихэнх хүмүүс нь болохоор энийг дроны зураг гэж харсан юм шиг байгаа. Тэгээд хадны сүг зургийг би бас яг баян үлээд явж байгаа нэг газар очиж харсаахгүй анхудаа тийм нэг юм галерей шиг гэдэг шиг ингээд хатан дээр ингээд тэр байгаль дээр өөр ингээд арт байгаа даа шүү. Тэгээд би бодохгүй юу. Ер нь энийг нэг гарал ирээл зурдаг байсан бах тий. Тэр хүн тэрийг хийх дуртай байсан ч юм уу. Эсвэл магадгүй сүргийнхаа гаруудаа муудалцаад ч юм уу тий. Хин нэг нь өөрийн болох гээд байгаа эмэгтэй нь өөрийн бичлэгээ тэрнээсээ гонглдог ч юм. Тэрнтэйгээ муудалцаад ирдэг болохоор тэр нэг юм хийх шалтгаан би зөв ингэ сайхан зурчих гэхгүй. Тэр нэг зурхад нэг юм нөлөөлөл мэдэнч байсан болоод тэнд ирээ зурдаг байсан байх гэж би ингэ төсөөл өнгөд он цагаар ингээл гэсэн таймлапс хурдан яг өнгөд яг нэг юм гар ирээл зураал тэгэл зурчаал одоо зурна гэдэгтэй хадаар ингээд сэлбэр хийчихэл тэгэл би ихтэй гоё юм бичлээ гээл одоо нэг уран бүтээлч ярьдаг шиг тим мэдрэмж яг адилхан тэр хүмүүст байсан болов гэж би зөв төсөөлж бодож үзсэн. Намын тухай ч очиж магадгүй үзсэн маань бас маш богино хугацаанд гараад дуусчихлаа. Тэгэхээр мэдээж уран зураг гэрэл зураг тий. Камерагийн одоо ертөнцөөр аялахын тулд одоо энэ ном бол чиний одоо нэрийг уц болж болох бах тий. Тэгэхээр хоёлаа энэ дэр жоохон анхаарал үзье. Хідэн бүтээл ороо. Тэгээд одоо дизайн мэдээж ч дизайн хүн юм чинь тий. Дизайнер хүн чинь хад талаас нь хэрэглэгч буюу одоо үзэж байгаа хүмүүст зурж яаж бэлдэх вэ? Тэгээд энэ чинь яг миний яг бие даасан яг 2 дахь бүрэн хэмжээний ном болчихж байгаа. Тэгээд энэ өөрөө энэ одоо үзэсгэлэн өөрөө энэ танхимд өөрөө нэг юм мэдрэмжүүд байгаа бол энэ ном энэ үзэсгэлэн өөрөө ингээд 10 хоногийн турш гараад дуусахад энэ зургууд маань энэ үзэсгэлэнгийн одоо үлдэх тийм дараагийн үргэлжлэл болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд нийт энэ номонд болохоор 13 жилийн туршид авсан 109 зураг энэ дотор багтсан байгаа. Тэгээд яг хөө дизайн талаасаа ч юм уу яг мэдрэмж талаасаа одоо би нэг нам гүмийн дүрслэл гэж нэрлсэн энэ номыг би мэдгүй ном гэж нэрлэхэд надад нэг арай өөр мэдрэмж буух гэсэн. Юу ч хэлэх вэ? Харин тэгээд нэг альбом гэх юм уу гэрэл зургийн цомрлог гэх юм уу надад зөв энэ өөр дүрслэх урлагийн бас нэг л төрөл юм чинь. Гэхдээ дүрслэх урлаг дотроос гэрэл зураг гэдэг бол яг тухайн агшныг яг бодоор нь болгодог цор ганц урлаг төрөл. Дүрслэх урлаг бол яг зохиомж юм өөрийнхөө сэтгэл хөдлөл төр фантазиараа ингэ нэмдэг хасдаг зохиомжоо хүснээрээ тааруулдаг те. Гэрэл зураг бол яг хүн камерын шахавчаараа яг харж агаад хамгийн тэр зохиомж тэр нэг хойлууд байна уу юу юм байна уу тэрийг л хардаг юм болов уу гэж батсан. Тэгэнгүүтээ энэ өөрөө миний авч байгаа төрөл нь өөрөө ингээд судлаад яваад байсан чи биээс өөрийгөө тодорхойлж чадахгүй олон жил авсан. Яг сүүлийн 2 жилийн хугацаанд ирэхэд юм маань тодорхой болоод миний судалгааны маань цаашлаад ирэхээр медиатив фотографи буюу бясалгалд суурилсан гэрэл зураг. За. Гэдэг нь өөрөө юу гэсэн утгатай гэхээр энэ гоё сайхан тухай биш. Энэ зураг надад юу мэдрэгдэж байна? Энийний цаана юу байна гэдэг нь илүү чухал. Тэгээд хүнд гой зураг харуулъя, сайхан зураг авъя. Энэ гайхалтай нар мандал жаргалт биш. Энэ нэг юм усны долгио, энэ вибрацууд байгаа шүү дээ. Энэ ямар нэг юм мэдрэмжийг өгч байна. Энийг хараад хүн яг юу мэдрэх вэ буюу энэ зөв энгийн өөрөлдөх юм бол яг зөвхөн зургандаа илүү гүн ордог. Тэгээд дотроо бодол хийдэг. Өөртөө бодлыг ямар нэгэн бодлыг оюун санаа хийн ч юм ингээд юм тэр зургатайгаа илүү ажилдаг. Энэ нэг тэгээд тэр ажилтнаас хүн ингээд амар амгалан байдлыг мэдэрдэг, тайвширдаг. Тэнгүүт энэ нэг бас нэг төрлийн бясалгал болоод явчихж байгаа болохоор энэ сэтэл өгч юм тийм медиатив фотографи гэж харж байна. Тэнгүүт нэг зурган дээр нэг жоохон түүх ярив. За энэ дээр ярив. За. Энэ болохоор яг түүх талаасаа зөв их газрын чулуунд авсан дундгой вэ. Тэгээд надад зөв яг энэ кадр ингээд яг байгаад байдаг байхгүй.
энэ ямар гоё кадр байч юм уу гэдэг мэдгүй. Би энэ зурганд амар хайртай. Яг юмсын хэмжээний тухай, 2 өнгөний тухай, 3 өнгөний тухай ч юм уу, орон зайны тухай ч юм уу тийм байдал мэдэрч төрүүлдэг. Тэгээ би энэ үзлэнд оруулна гэж явсаар хагаад эцсийн мөчид энэ зургийг бас энэ үзлэнгийн бас нэг юм санааг жоохон өөрчлөх гээд байхаар би энэ зургийг оруулаагүй хайж чадсан. Гэхдээ энийг би номдоо оруулж чадсан. Өглөө орой Энэ орой нар жарж яхад их газрын чөлөөд. Тэгээд надад зөвөр юм хэмжээ гэдэг ойлголт нь ингээд маш сонь. Одоо түрүү медиатив фотографийн гол зүйл нь энд харж байгаа энэ дүрсээ шүү дээ. Эннээсээ илүү энэ цаанаага орон зайн чухал. Энэ орон зайгаар ингэж явдаг энэ гадна талын хүрээ ингээд одоо дизайнер хүмүүс бол яг white space, negative space гэж ярьдаг. Тэр зүйл нь илүү чухал. Одоо нэг юу гэдэг ийм нэг өвс байхад хүн ихэвчлэн энд хардаг. Энэ бол хүмүүсийн уусаа төрлөх тархины ажил. Медиатив гэрэл зургийн хувьд энэ навч болгоны хоорондох зай, энэ орон зай, энэ цагаан энэгээр явж гин. Тэгээ энэ модных нь наагур цаагуур ингэж амьсгалж гин, орж гин, гарж гин ч юм уу те. Ингээд тийм байдал маань өөрөө ингээд хүнийг бодуулдаг, дотоосоо өөртөө ажилуулдаг нэг юм төрөл байгаа. Тэгэнгүүтээ энэ төрлийн мастерууд гэхээр ирэхэд яг одоо Европоос хүн байгаа. Гэхдээ Японд нэг хүн байна, Солонгос нэг хүн байна. Би нэрийг одоо их Масо хөвшөө юм л дээ. Ямамото Батсууч л дээ. Тэгээ тэр хүний зураг юу гэхээр ингээд миний зургууд алхан дээр багтах байдаг. Энийг гол үзэл бодол санаа баримтлал нь болохоор дурсамжтай холбоотой. Дурсамж өөрөө тийм сонин зүйл болохоор алхан дээр багтж тэр юм жижиг хэмжээгээр хүнтэй ингэж коммуникац хийж харилцаа хийдэг. Тэрний бас энэ үзэл баримтлалт болоос би албаар одоо юу гэдэг энэ бүтэн өөр байхад би зургаа томоор л хүнд харуулах нь чухал ч гэдэг уулна. Тэгээ дотор талыг харуул. Гэхдээ зөвхөн энэ өөрөө жижигхэн байгаа нь мэдрэмж талаасаа хүндэх юм. Нөгөө нэг бодол хүн энэ зургийг харж байгаадсан энэ агаар орон зайд амьсгалаад яваад байгаа хэрэг. Би өөрөө дизайнер хүн болохоор бас энэ дээр их чухал юу гэдэг. Тэгээд үзэлтэн талаасаа ч юм уу номоо болохоор ерөөхдөө би өөрөө 100% куратлсан. Мэргэжлийн куратор авалгүйгээр ерөөхдөө өөрийн дотоод юм ажил болохоор энийгээ би өөрөө л хийж дуусгасан дээр байх гэж бодоод тийм байдлаараа хийсэн. Тэгээ куратортай байж болохгүй энэ хүмүүсд янз янзаар л ярьдаг. Миний хувьд яг тэр байдлаар сонгосон. Тэгээд их уран бүтээлч талаасаа би юм экспериментал гэх юм уу тийм туршилтуудыг их хийдэг юм эдит талаасаа тий. Би энийг модыг хуглаад энд ингээд амар юм яагаагүй. Энэ зөвхөн бодит зургийг негатив болгоцсон. Инверт хийсэн. Тэгээд надад энэ бас нэг хадны сүг зураг шиг мэдрэмж төрөлөнгөтэй. Тий. Цагаан харуулаад тэгээд өнгөнүүд нь шар өнгөн цэхэрлдэг ч юм уу. Тийм тэр хавцаалах. Тийм fine art, meditative fine art төрөл чинь өөрөө бас ингээд зургийг нэмж сайжруулдаг. Ингээд улам ингээд санаагаа төгсрүүлэх одоо юу гэдэг тэгээд арт гэдэг савндаа ирэхэд юм уур амьсгалыг оруулдаг тиймэрхүү зургуудаас байна л да. Миний контентын зорилго маань болохоор ингээд нэгэн байдлаар үзэгч болон уран бүтээлчийн дунд гүйр болох тийм зорилготойгоор би юу ярьслаа байна. Тэгэхээр камератай уулзмаар байна. Камерагийн номыг сонирхмаар байна. Маар байна гэдэг чинь. Танай ажил дээр ч очоод нэг сайхан кофе уунгаа. Одоо яг хоёлаа яг гүйцэд ярьж амжаагүй л байна. Одоо яг нэг өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх асуудал зөвлөгөө авах гэдэг чинь. Ийм байдлаар чамтай харилцааг явуулж энэ бол нээлттэй байж болно. Тэгээд угаасаа бидний цаг хугацаа гэж өөрөө бас үнцэнтэй болцсон болохоор сошиал хэмжээнд байж болно. Хаяа хацуу зураг гаргана явж болно. Би өөрөө кофе явах дуртай, цай чанах дуртай, цайн дуртай гэдэг шиг тийм байдлаад бас энэ кофе юу? Энэ кофе бачаа би усаж жоохон кофе ихтэлчлээ гэдэг шиг. Асууж тийм. Тэгээд тэр бол бүр нээлттэй. Инстаграмаар хаягна. Одоо чимээгээ арт гэдээ холбогдсон ч болно. Миний яг Тамир GLZ гэдэг инстаграмаар холбогдсон ч болно доо. Ямар ч гэсэн богдохын ч гэсэн өөрийнхөө бүтээл үзэсгэлэн хамгийн бас одоо шинээр гаргасан бас хоёлаа юу гэж нэрлэх вэ? Нам гүмийн дүрслэл. Нам гүмийн дүрслэлийг болгосон. Намаа бас танилцуулсан баярлалаа. Цаашдын уран бүтээлийн амжилт хүсье. Нэр одоо энэ ингээ үзэсгэлэн гарчлаа. Дараагийн ажил одоо ингээ дахиад гараад ирнэ. Чи тэрэн дээр ямар болтой байгаа? Тэр бол ингээд яг оюун санааны хувьд байгаа ийм юм хийх ёстойгоо ойлгоцоо. Тэрэнд бас дурлж байгаагаа мэдж байгаа.
Гэхдээ одоогийн байдлаар би хэсэг амралт аваад тэрийг жоохон байж аваад хийн. Тэрийг хийх гэхээр би нөгөө эн чинь миний өнгөрсөн болчихж байгаа болохоор надад ингэ хөдөлгөх хоосоо орон зай байхгүй болчихсон. Тэгээ би энээсээ салж өгөхгүй. Энэ оюун санаасаа гарч чадахгүй. Шинэ юм хийх хэрэгээс болохгүй. Ягаад би сүүлийн зураг авахгүй нэг тэрнтэй холбоотой. Нэг хаалгаа би яг хааж ижил явахгүй бол тэр хаалгаар ингээл янз янз юм чихээд байгаа. Тэр нэг өөрөө ч өөрөө ингээд юм шал өөрөн болцдог. Тэр хаалгыг хааж ижил дараагийн хаалгаар руу яг хоосон ухамсартаа яг шинэ ухамсартаагаар ирэхэд орё гэж л бодож төлөвлөж байна. Тэгэхээр цаг хугацаа бол орхол ах. Гэтэ тухайн үед нь хоёлаа тэгэхээр хэлж ярилцээ. Тэгэхээр уун бүтээл амжилт хүсье. Ажил амьдралд нь сайн сайхан хүсье. За баярлалаа. Юу гэж хэлмээр байна? Эцэг үг гэдэг дээ. Эцэг үг. Би нэг фаны болгож хэлж байгаа шүү. Тий. Тэгээ яг хөө тэгээд яг хүмүүс аж аргалыг амар их ярьдаг. Сайн уу, сайн байна уу гэдэг бид нэг утга учир нь мэдэхгүйгээр амар их ярьдаг мөртөө ингээд нарийн юм байдаг. Тэгээ би заримдаа хүмүүст гониг хүсье гэж хэлэх дуртай байдаг байхгүй. Гониг гэдэг чинь муу муухай зүйл биш. Ганцаард гэдэг чинь муу муухай зүйл биш. Тэр нэг өөр өөртөө ажилдаг, өөр өөрийгөө таньдаг, ойлгодог. Толинд бид нар өдөр болгон хардаг хэрнээ дотор хүнээ харж чаддаг, дотор хүнийхээ бодлыг ойлгодог гэдэгтэй адилхан. Тийм болохоор гониг бол сайхан зүйл шүү гэдэг бүх хүмүүст гониг хүсье гэж хэлчихэ. За баярлалаа. Чи өөрөө асуулт. Чи өөрөө хариулт. Чимээ сонсвол түнд бүх зүйл бий. ертөнцөөс сонсох чимээ. Ерөөсөө л чиний сэтгэлд бий.